Төмрийн аюултай үе гэж тухайн нутаг дэвсгэрт ойхерийн төмөр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшил бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хамруулдаг. Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 2024 онд ойхерийн төмөр тавих гэмтэрэг нийт 9 бүртгэгдэн шалгагдаж шүүхэн шилжүүлэх саналтай прокурорын байгууллага шилжүүлсэн. Тухайлбал 2024 оны 4 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баяндан сумын нутаг дэвсгэрт 2265 га талбайг хамарч гарсан хээрийн төмрийн шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор мөрдөн шалах ажиллагааг явуулж тус сумын иргэн Бэн гэрийнхаа гадаа цогтой үнсээ асгасан хайхрамжгүй үйлдэлийн улмаас төмөр гарч 353 сая төгрөгийн хохирол учруулсан үйлдэлийг тогтоож хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн. Шүүхээс гал шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсны улмаас байгаль экологид их хэмжээний хохирол учруулсан иргэн Бэгийн үйлдэлд 1 жилийн тэнсэн харгалзах ялуу нөгдүүлж 35 сая төгрөгийн хохирлыг төлөх шийдвэрийг гаргасан байна. Хаврын хуурайшилт их салхитай энэ цаг үед иргэдийн ил задгай үнс нурам хаях, татсан тамхины ишийг унтраалгүй орхих зэрэг санамсар болгоомжгүй хайхрамжгүй үйлдэлийн улмаас олон мянган га талбай газар шатаж үгэрч зогсохгүй иргэдийн эд хөрөнгө эрүүл мэнд амь нас эрсдэлд орж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байцгаая.